Зохиолч Хумбарын Батмэнд Агима эгч өгүүлэг 80-аад оны сүүл үесэн манай нутагт Агима гэж ёстой нэг гэрэлгэгээ цацарсан цэцэг жимслуга зүс царайтай бүсгүй байв. Тэрээр дотор байрны цонхны цаана байх цэцэрлэгт төгөл дундуур нааш цааш явах нь түүний жим замгэлтэй. Агимаг харъя гэж хүссэн хүсээгүй өдөртөө нэг удаач болов барааг нь харцдаг шахуу байв. Олны харц булаасан тэр эгч тод ангийн түүпэл урт ногоон фальтон дээр цас шиг цагаан ороолт орооно. Заримдаа хөх торгон дээлэн дээр нарийнхан шар дурдан бүс шавхитл бүсэлж өндөр өсгий урт түрээтэй гутал жийн. Гурваар дарж өгзөг шүргсэн уртаг эзэг ганхас гунхас алхаа гიშгээтэй нь зогцох гэж чигтэйхэн. Төмөр болд тэр жил 16 настай 8 дугаар ангийн хүү байв. Эди жаахан хүүхдч гэлээ. Агима эгчийг ахнараас битүүхэн харамлах сэтгэл төрнө. Зарим нэгэнд нь ихээхэн дургүй хүрхэнч бий. Тэрвэр нэгэн өдөр эгчийнхээ ажил дээр гүйгээд очтол Агима хэмээх өнөөх хүсэн хардаг үзэсгэлэнт бүсгүй төмөр болдын ганц эгчтэй чухамл ойр дотн найз нөхөд бололтой сууж байваа. Тэд хол ойрын хов жив элдв шалдвыг ярилцж буй аятай инээд хөөр болж сууснаа гинтхэн орж очсон төмөр болдыг харангуут Агима нэг сүрхий ичингүрч үеийн сэтгэл залуутайгаа харцан мөргөлдсөн мэт нүүрэнд нь улаа бутрав. Тэрхэн мөчөд төмөр болд хүүгийн борхон зүрхч бас бондгос догдолж айх сандрахын зэрэгцээ баяр жаргалж хормын төдийд цээжинд нь багтаж ядлаа. Олигдийн юм үзэж дол цогсон баймаар 20 орчим насны бүсгүй бөгөөтөл ягаад ч юм бүү мэд. Хаяа дунд сургуулийн сурагч төмөр болдтой эн тэнд харц тулгарах үед нэглэх твдж сандчин нүүр нүдэн зөрүүлж ядаад байх шиг тийм мэдрэмж эрд цээлж амжаагүй эрвгэр хүүгийн анхаарал сонийг хөдөлгөөд амжсан юм санж. Хаврын нэгэн намуухан үдэш сумын клубт олон нийт буюу цэнгэнт бүжиг болж байгаа сураг ажиг сонсогдож үүгээр түүгээр хөл хөдөлгөөн нэмэгдэж байв. Төмөр болд ангийн хэд гурван найзуудын хамт клубын цонхоор харахаар очтол сумын клубт гуйлан хөгжмийн яруухан их шиг тунгалагхан хангинаж гадаа үүдээр сугсалдсан ахнар тамхины цагаан улал зуулж морьтой залуус тэнзэн ташуур дайлан ханхалзаж мотоциклтай арчуудын хааз өндөрсөөдл хөдөөгийн сумын нэгэн үдэшлэг ийн өрнөөд агаар тэнгэрийн одод хүртэл хөг аялгаунд нь уусч байх шиг болов. Гэтэл харамхуйд залуучууд ах нарын зодоон болж буй чимээнээр банд нарын жаахан зүрх байж ядан хөөрч нууцаар очиж хармаар санагдав. Бужигнсан олны хажуухан талд Агима эгч "Хүүе, та нар болооч ээ. Хүй хай" болон ойрилж тайвшруулах гэж бололтой наан цаана гарч харагдав. Сумын атман шоптер гэж сүр бараа ихтэй сүржин даржин ааштай ах үе тэнгийн буйна хэмээх Агима эгчийг эргүүлдэг даруухан бөгөөд шазруун залуутай зодолдоод тэрүүгээр нэг юм болж байна. Мотоциклийн гэрэл тал талаас нь тусгаад хавийн амтэн хүмүүс харинч нэг таатай сайхан үзвэрт татагдсан мэт шавжээ. Өнөөх үдэшлэг бүжгээч мартцгаасан аятай. Яг тэр агшинд олны хараа анхаарлын сэмхийгээр Агима эгчийн дэргэд сэмээрхэн очоод "Эгчээ, та хүмүүсийн хөлд дайруулчих вэ дээ. Эндээс холдсон дээр алив наашаа ирээрээ" гэд гараас нь атгаад автал бүсгүй яг л түүнийг хүлээж байсан мэт наалдаад иржээ. Тэгээд тэр хоёр хөтлөлдсөн олноос тасраад
Гудам дагаж харанхуйн дунд гүйн оров. Харанхуй шөнө усан борооноор яг л нэг хотноос мал аваад зугтаж буй чон шиг явлаа. Агима өөрийн булаацалдаад зодтолж буй тэр хоёрын хэнд ч хорогдсонгүй. Харин бүр хизээ язааны төмөр болттой хэлэлцсэн юм шиг хөтлөлцөөр гүйж явах нь тэр. Дээр үед айлын хүүхнийг оргуулж авахдаа ийм л янзтай явж байсан болов. Нөгөөтэй хулгай хийж яваач юм шиг бодогдсоор хэсэг гүйгээд жаахан амьсгаа дарах зур. Хөөх, ямар аамир юм бэ? Тэндээс түргхэн холдсон минь онжээ. Би угаасаа холдохыг хүссэн юм гэх нь хөвөнд талтай таатайхан байгааг илтгэн байв. Таныг гэрт чинь дөхүүлээд өгөх үү гэсэнд. Тэгэрээ баярлаа гэд гарын нэг чанга атгаснаа ялдамхнаар гэлжиж хараад инэв хийлэн нэг юм хэлэх гэснээ болчих бололтой. Та юм хэлэх гэсэн үү? Үгүй юу? Уг нь сайхан бүжиглэх гэсэн чинь энэ хүмүүс зодолдоод бүр айлгчихлаа. Чи ашгүй яаж энд явж таарва гэлээ. Тэр хоёр ийн ярилцаж үгээр түүгээр болтгонон ара өртөө харж гүйлдсээр гэрт нь ойртож очив. Тэгтэл өнөөх ингэр заамаа уралцаж ид хаваан гайхуулан хоёр хөлтэй хүн байтугай араа шүдтэй араатан ч ойртох аргагүй хуурай модны түүмэр мэт улангасан зодтолж байсан ах нар Агима хаачва? Агима! Агима! Гэсэр тэдний араас хой нурдаа орон цовралцаар муухэрдэж айхлан гүйн ирцгээж яваа юм шиг санагдав. Эргээд сайтар болгоож харвал айсан хүнд аргал хөдлөн гихчээр санаа дагсан ажээ. Төмөрвөлдөө чи яагаад эгчигээ хөдлөөд гүүгээд байгаа юм бэ гэж бандсандаа асууж орхитол би зүгээр хэмээн түгдчихсээр адгсан гараа суллан айж цочиж байх шиг болов. Хашаа налан зэрэгц зогссон төмөр болд гудамжны бүүдгэр гэрэлд тэмч жаахан хүүхэд биш юм шиг харагдана. Тэрээр чамтай цуг явсан хүүхдүүд хаачсан бэ? Чи одоо байр руугаа яаж явна? Манай хоёр найз тэнд байсан ах нарт таныг өөр тийш явсан гэж малгаччоод байр руугаа явцгаасан. Би бол яах вэ? Зүгээрээ зүгээр гэв. Хүү Агима хчээ таныг тэр ах нарт дургу гэдгийг би мэдчихсэн шүү дээ. Чи яаж мэдсэн юм? Тэгээд юу гэж? Харин таныг тэд нартай битгий уулзаасаа гэд бодоод байдаг юм аа. Ягаад гэвэл таныг хайртай хүнтэйгээл суугаасаа гэж. Би таныг юу бодож явдгийг ч мэднэ гэсээр сарны гэрэлд инээмсэглэн хоёр гарын чанга гихч атхан ширттэл Агима өөрийн мэдлгүй хүүгийн жаахан цээжийг ингэртэй шахаж тэврэв. Хоёр хөхнийхөө голд толгойг нь наан тэнхүү удтал тэврэхэд тэдний зүрхний хэмнэл ижилхэн лугших бөгөөд цаанаал нэг ичин гүрсэн янзаар ийн өгүүлв. Эгчин чамд үнэн учраа хэлэхгүй бол бүр тайвширч өгөхгүй нэ. 5 жилийн өмнө хүүхдийн цусланд амарч байхдаа нэг хөвгүүнтэй танилцаад бие биедээ маш их татагдж үлээ. Бид хоёрт том мөрөөдөл байв. Оюутан болонгууд уулзаад цуг амьдрнаа гэж захиа бичилцдэг байлаа. Харамсалтай нь тэр минь аваарт орчихсон. Гэд нулимсаа гарынхаа араар дарж зөөлөн арчин уртаар санаа алдах зуур уучлал хүсэв. Зүгээрээ хчээ. Би тэр тухай сонссон шүү дээ. Нэг хөөрхөн ахта үерхдэг байсан гинлээ гэж би
Хүмүүсийн ярианаас чагнасан юм аа гэв. За, эгчин дүүтэйгээ зөндөө олон юм ярих нь. Арай ч хамаагүй илэн далангүй ярьж байна уу да. Хүргэж өгсөнд баярлалаа. Дараа манай ажил дээр нэг хүрээд ирээрээ. Би угаасаа таныг хүргэж өгсөндөө баяртай байна уу? Санаа зовлтгүй хчээ. Та зүгээр яар. Ам нээвэл уушиг нээ гэдгсэн. Миний тэр найзалж байсан хүүтэй чи ястай усны дусал шиг адилхан шүү дээ. Тэгээд би зарим ойр дотны хүмүүстэй энэ тухай хэлж байсан юм. Бүр чиний эгчид хүртэл түүнийг хэлчихсэн. Эгч нь энийгээ л байна лээ. Танай эгч бид хоёр үе тэнгийнх мөртлөө нэгнийгээ танихаас цаашгүй л явсан. Чиний талаар ярих гэж л ойртож нөхөрлөх болсон доо. Тэгээд одоо найзынхаа дүүг дээр нь насанд хүрээгүй ийм жаахан хүүг уруу татаж болохгүй шүү дээ, тийм ээ? Гэхдээ эгч нь одоо болтол тэр найзыгаа санаад байдаг юм аа. Оюутан байх үед өчнөөн сайхан залуучууд гуйдаг л байв. Анхны хайр минь надад маш их таалагдж дэндүү гоё дурсамж үлдээсэн болохоор өөр ямар ч сайн сайхан ирчүүд байлаач сэтгэлд нэг л хүрдгүй юм билээ. Нэг үеийг бодвол түүнийгээ санаад байх нь арай гайгүй болж л байна. Манай сумын залуучуудын ихэнх нь надтай суух санал тавьдаг. Буйнаа бол гой бүжгэлдэг л дээ. Тэрнтэй бүжгэлэхээр бүр нэг хөл нийлээд сайхан байдаг ч сэтгэл нийлдэггүй. Шовдор бол хүчээр аваад суучхна гэсэн шиг аврилдаг бүдүүлэг залуу учраас бүрч таалагддаггүй гэснэ хэсэг чимээгүй болов. Тэгээд уртаар шүүрс алдан. Чамайг том болохыг хүлээвэл би хөгшөрчих болов. Гэлээч тэр үед чи намайг тоохгүй болчих байлгүй те. Эгч нь цаашид сумдаа амьдрахгүй хот хороо явах санаатай байгаа. Дүүдээ эгч нь маш их баярлалаа. Сурлагт нь амжилт хүсье хэмээгээд хазар дээр нь үнсэх гэсэн боловч харанхуй шөнө хальтраад уруул дээр нь шопхийд л үнсэж орхив. Төмөр болдын биеэр тог гүйх шиг жирс хийж эгчмэд бүсгүй үсгэзэг уруул хүзүүнээс нь үнэртэй ус энгсэг ханх тавьж халуун цээжиндээ тогтож ятсан борхон зүрх нь торонд орсон алагдаахай адил совхчиж байв. Төвний анзаарсан агима сэтгэл нь нэлээд хөдөлсөн баймаач дуу хоолой нь найлан хайтан үлмэдэг чичирхийлж захирцсаар. За баяртай болгоомжтой яваарай. Сайхан амраарай дүүмэн гэж хэлээд цааш иргэн одов. Төмөр болд эргэж харан хорон зогсож тийм гихэн аргагүй баахан балмагдлаа. Агимач мөн ардаа харан гараа өргөн нэг хальтан мөлтхөн даллах шиг болоод гэртээ орлоо. Суманда хамгийн олон залуусын зүрхийг шархлуулж яваа үүрийн солон үдшийн гилан адил тодоос тод гэрэлтсэн эл эгчмэд бүсгүйг гэрт нь хүргэж өгч амин хувийн яриа хөөрөө өрнүүлж энгэр цээжинд нь эрүү нүрээ нааж элэг зүрхээ догдлуулсан хүүгийн сэтгэл нэг л тогтворгүйч болзоонд яваад эр хүний явдлыг амжуулсан мэт амандаа том хүний дуу аялсан шигэ хизээний нэг л хангар эр хүн луга алхаа гიშгэн хүртэл ханхалцсаар хэв нэг явсаар байрныхан хаалгыг татав. Зохиолыг бичсэн Хумбгарын Батмэнд 2020 оны 11-р сарын 21. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2026 оны 5-р сарын 21.